дэлгэцээ үзэж байгаа Монголынхаа анх төст бүгдэнд нь болон Хатанд Интернэшнл багийнхаа удирдлагууд за Хатанд Интернэшнл багийн бүх одоо тамирчдаа бүхчүүдтэй өнөөдрийн бас чухал даваа авсанд нь бүгдэнд нь баяр хүргье. За өнөөдрийн бол бас өнөөдрөөс их хоёр баг тэнцүүхэн бас өгөө аваад хамгийн сүүлийн мөч хүртэл одоо өрсөлдсөн ийм сайхан байралтай боллоо. Тэгээ манайх одоо бас дөгөрдөөж нашнаа одоо бас багтаа ил сүүлж чухал даваан дээр одоо бага олон одоо бас амийн аварч байгаа одоо бас ийм сайхан бүхэн. Тэгээд дүгрээгээ өнөөдрөөс хэрдэндээ бас хичээж тасгалжууллаа. Манай дүгрээ өөрөө сэтгэл зүйн бас их сайхан бэлтгэлтэй өнөөдрийн барилдаанд орж ирж манай эцсийн хүчит яалт авсандаа их баяртай байна. Ер нь энэ алтан цом эхэлснээс хойш ер нь манайх бол одоо байнгын одоо пеналт байгаа одоо бас их туршлагатай баг л гэж хэлээ да тий. Манайх одоо нэг удаа алтан цом өргөж исэн. Тэгээд одоо тусгай байранд орж исэн. Тэгээд бас энэ 3 дахь удаа одоо ингээд 8 баг хуваагдаад ингээд орж байгаа энэ өрсөлдөөн төртөл манайх одоо өөрсдөө одоо сэтгэл зүйн хайгуу сайн бэлтгэлтэй. Манайхан бол одоо тэгээд гол нь одоо тэгж төрүүлнэ ингэж төрүүлнэ гэхээсээ илүүтэй одоо багуудтайгаа тулж ажиллаж бүгчүүдтэйгээ тулж ажиллаж бүгднийхээ сэтгэл зүйн дээр одоо тухайн таарсан одоо өрсөлдөгчтэйгээ одоо ямар нэгэн байдлаар л одоо даваа авах те. Тэгээ одоо бэлтгэл сургуультай сайн шамбааруулж тэгж л хийж байна. Манайх бол туршлагатай байгаа. За тэгэлгүй яг Цахуу аймгийн Харьяат одоо манай дүүрдэж начин байна л одоо манай өнөөдрийн онцлог одоо бүх байна. Тэгээд үнэхээр бас дүүрээдээ бас тусгаалan бас баяр хүргэе. Тэгээд бэлтгэл сургуультай сайн гэрээ. Бас тэгээд төрөний адам цолооноос ахиулаарай гэж хэлье. За тэгээд дүүрээ маань одоо бас манай Хатанд Интернэшнл багийг бас олон баярлуулж байгаа. Цаашдаа ч гэсэн баярлуулах гэж бодож байна. Олон үзэгчид шуугаад ирэхээр одоо нөгөө багшийнхаа ярьж байгаа зөвлөгөөгч хүртэл одоо сонсох заримд боломжгүй байдаг. Тэр хүртэл тэр дундаас одоо энэ тамирчин хүний өөрийн одоо энэ карьерт явагдаж байгаа энэ том боломжийг хүртэл одоо ингэж өөрөө таньж мэдэж энэ дээр айгүйх нээлттэй багштайгаа харьцаж байгаа хүн бол яг чарга онцлох хүн бол одоо дүүрдэрч начин байна. Тэгээ манай багийнхан ч хүртэл бүгд нэгнийгээ бас нүдэрээ хараад одоо мэдэрдэг тийм бас туршлагатай баг учраас бас тэр миний та багшийн зүг дээр бол бас жоохон тайван байла. Эцэг хүч хүртэл тайван байла гэж. Тэгээ гол нь бас бэлтгэлээ сайн хийсэн эд барилдаж байгаа залуучууд дотроо бас нэлээд нэрмтэйгүүр манай багийнхан бол одоо амжилт гаргах нь бол одоо цаг хугацааны л асуудал баг гэж би бол бодож байна. Манайхан бол бүгд тэнцүүхэн өрсөлдөх тийм баг да.